За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайн байна уу? За өнөөдөр багш нь танаа ингээд монгол хэлний хичээл заана. За бидний өнөөдөр хичээлд баримтлах дэг маань энэ дээ. За бүгдээрээ өнөөдөр дэгтэйгээ танилцъя. За арслан шиг зоригтой уушаараа хүүхдүүд ээ. Үзэл бодлоо илэрхийлье. Загас шиг намгүн Устдыг сонсъё. үнэг шиг авхаарчтай Идэвхтэй оролцъё. мэлхий шиг тайван Хүлээсээ ашиглая. хурдан Бичиж тэмдэглэе. за эдгээр дээгүүдийг маш сайн баримталж хичээлдээ оролцсон шүү заяа. За өнөөдөр та нар хичээлдээ ямар зорилготой ирсэн бэ? Юуны тулд ирсэн? Хичээлээ хийхийн тулд, хичээлээ ойлгохын тулд, эрдэм мэдлэг мэдээж авахын тулд ирсэн тийм үү? За тэгвэл өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ ирсэн зорилгоо хамтдаа биелүүлцгээе. За бүгдээрээ. За багш нь та хэдийн ширээн дээр ажлын хуудас болно. За зарим хүүхдүүдийн ширээн партн дагуур нь ийм шар өнгөтэй хэрчмэл үгс өгсөн байгаа. За бүгдээрээ ширээгээ шалгаарай. За хэрчмэл үгтэй хүүхдүүд нь бариад багшийнхаа самрын өмнө гараад хэрчмэл үг авсангууд нь бүгдээрээ маш сайн шалгана шүү. За дараалал зогсож. За тэнд. За багштай үгээ уншаад өгөөрэй бодлонгийн. Дэлхийн нийт усны 97% нь давстай ус эзэлдэг. Хүний биеийн 70-75%-ийг ус эзэлдэг. Дандаа шим байдаг. Баримтад толгуурладаг. Биеийн дулааныг тогтвортой байлгана. За эдгээр үгсүүд байна тийм үү? За наад үгсүүдээ бүгдээрээ энэ самбарт наач. За сууж гараа. За ангаараа нэг уншчих эдгээр үгсийг. За уншаарай. За. Дэлхийн нийт усны 97% хастай ус эзэлдэг. Дандаа шим байдаг. Биеийн дулааныг тогтвортой байлгана. За эдгээр үгсийг яах гэж та нарт өгсөн юм бол багш нь юу гэж бодож байна? За усны талаар мэдлэг хуваалцахын тулд өөр яах гэж өгсөн юм бол? Усаасаа мэдэж аваарай. За өөр Эрүүл мэндэд хэрэгтэй гэж. За эрүүл мэндэд хэрэгтэй гэж байна. За тэгвэл бүгдээрээ энэ үзэл бодлоо хадгалж ий тийм үү? За одоо би та нартаа багш нэг бичлэг үзүүлнэ. Энэ бичлэгийг маш сайн анхааралтай бодож үзээрэй заяа. За манай сургуулийн эрхэм зорилго маань олонгууд өөрийн санаа бодлыг зөв илэрхийлдэг, өөртөө итгэлтэй. За ээлдэг найрсаг харьцаатай бусдыг хүндэтгэх хүүхэд төлөвшүүлэхийн тулд ажилладаг юм байна тийм үү? За Ус газар сайгүй байдаг. Газрын хөрс мөсөн уулнаас эхлээд хүний биеийн эс түлхэл байна. Бусад хүчин зүйлс болох амьдарч буй газар биеийн жингийн индекс тас хүйс зэрэгээс хамааран томчаар хүний биеийн 70-75%-ийг ус эзэлдэг. Дөнгөж төрсэн хүүхдийн биеийн жинд эзлэх усны хувь энэс ч хүндэ. Биеийн 90%-ийг ус эзэлдэг гэдгээр мэдээд загастай төстэй юм. Гэхдээ нэг нас хүртэл энэ нь 75% болон буурдаг. Тэгэхээр ус бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Мөн эрүүл байхын тулд бид хэр хэмжээний ус уух хэрэгтэй вэ? Ааш хоёр он хүний үеүүдийг зөөлүүлэн тосож биеийн дулааныг тохируулж тарих болон нуруу нугсыг хоолох усан зөвхөн цуснд байдаг. Насан турш хүний зүрх болон тархины 4/3 ус байдаг. Энэ нь багт ажилд агуулгах чийгшлийн хэмжээтэй тэнцвэр. Уушиг нь алинтэй юу төстэй ба 83% нь ус агуулгадаг. Мөн хамгийн хуурай мэд санагдах ясны 31% ус байдаг. Хэрэг бид уснаас бүрдэж мөн усаар хүрээлэгдсэн бол яагаад ус уух хэрэгтэй юм бол өдөр бүр бид 2-3 литр усыг хөлс шээс ядагдас мөн амьсгалахтаа хүртэн алддаг. Эдгээр функцүүд хүний биед зайлшгүй явагддаг учраас бид шингэн алдалтаа нөхөх хэрэгтэй болно. За энэ бичлэг юуны талаар гарсан бэ?
За ус бидэнд ямар хэрэгтэй гэж байна? Ясыг бэхжүүлдэг гэж байна. Өөр үйл явцыг сайжруулдаг. тархины үйл явцыг сайжруулдаг гэж байна. Өөр гараа өргөөрэй. За гараа өргөөд өөртөө ихтэй. За тэгвэл та нар энэ бичлэгийг өмнө нь үзчихсэн үү? Үзэж байгаа. Иймэрхүү тэгвэл төстэй бичлэг үзчихсэн үү? Үзсэн. Хаанаас үзье? Мэдээнээс. Өөр телевизрээс. Өөр нэвтрүүлгээс. Өөр YouTube-ээс. Зөв штэ ямар мангэ. Өөр Facebook-ээс үзчихсэн бахна шүү. Тийм ээ? За сайн байна. За тэгвэл багш нь энэ юг зогсооч. За тэгвэл энэ бичлэгийг хаанаас үзсэн гинэ? Нэвтрүүлгээс, мэдээнээс үзсэн байх юм байна, тийм үү? За тэгвэл өнөөдөр ямар сэдвтэй хичээл орно гэж бодож байна? Энэ усны талаар гараад байгаа зүйл чинь юугаар гарсан гинэ? Телевизээр. Мэдээгээр. Тэгвэл өнөөдөр бид нар юуны талаар үзэх гээд байна? Мэдээгээр гараад байна. За энэ юу маань бичлэг маань болохоор мэдээгээр гард юм байна, тийм үү? За та нарт энэ ус бол үнэхээр өнөөдөр ингээ хүүхдүүдэд бол хэрэгтэй байгаа шүү, тийм ээ? За усыг сайн авах ёстой энэ гэдэг те. За тэгвэл өнөөдөр бид нар мэдээний талаар үзэх нэ. За бидний өнөөдрийн гарчиг бол юу вэ? Мэдээний бүтэцтэй танилцъя гэсэн сэдвтэй байх юм. Мэдээний бүтэцтэй За сэдвээ нэг уншия. Мэдээний бүтэцтэй танилцъя. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ мэдээнийхаа бүтэцтэй танилцъя. За тэгвэл бид нар мэдээж зорилготой ирсэн тийм үү? За энэ хичээлийнхаа сэдвийн хүрээнд бидний өнөөдрийн үзэх зорилго маань, хүрэх зорилго маань. За уншаарай. Мэдээний эхлэл гол төгсгөл хэсгийн холбоо хамаатыг олж тайлбарлах. Бидний зорилго маань ердөө мэдээ гэдэг зүйлийг эхлэл нь айлын, гол нь айлын, төгсгөл нь айлын гэдэг зүйлийг одоо энэ 40 минутынхаа хичээлээр үзэх нь байна тийм үү? За тэгвэл та нар энэ эхлэл, гол, төгсгөл гэдэг үгийг өмнө сонсч байсан уу? Сонсч байсан. За юун дээр хэрэгэлдэг гэдэг вэ? Захидал маш сайн. Ихтер. Үлгэр дээр. Өгүүлэлэг, урайлаг гэдэг. Тэгвэл монгол хэлний эхээс бүтсэн бүх зүйл маань юутай байдаг байх нь? Эхлэлтэй, голтой, төгсгөлтэй байдаг байх нь. За маш сайн байна. За тэгвэл мэдээ бичгээд бас түлхүүр асуултууд гэдэг зүйл байдаг байх нь. За түлхүүр асуулт гэдэг маань юу гэсэн үг вэ? Хамгийн гол тулгуур, тийм ээ? За тийм зөв гэсэн үг. За тэгвэл түлхүүр асуултуудаа уншъя. Эхлээд юу? Хэн бичсэн энэ мэдээг, тийм ээ? За. Хаана болсон юм бэ? Тэр мэдээлэл маань хаана болсон юм? За. Яасан бэ? Юуны талаар гарсан юм бэ гэдэг маань, тийм ээ? За тэгвэл хизээ болсон юм, тийм ээ? Энэ мэдээлэл маань. За энэ бол бид нарын маань тулгуур асуултууд авах нэ. За одоо юу яа? Дэлгэцэнд анхаарлаа хандуулаад бүгдээрээ нэг мэдээлэл бэлтгэсэн байгаа багш. За тэрийг. За бидний өнөөдрийн сэдвийн маань хүрээнд байгаа суралцсан зорилт маань юу гэж байна вэ? 5-1 гээ буюу унсан эхийн эхлэл толх хэсгүүдийн холбоо хамаарлыг тайлбарлах гэж байна, тийм ээ? За мэдээний бүтцтэй танилцах. Сайн үзэгчдээ та бүхэндээ цагийн хурд мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Цэвэр ус, эрүүл амьдралын хэвлэл, орон байрны хэрэглэн сумын улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн эмчилгээ цэцгээ, эрүүл зуршил, эрч хүчтэй амьдрал, өдөрхийг урлаг заалан 2025 оны 9 сарын 30-ны өдөр зохион байгуулжээ. Энэ үеэр багааны сурагчдад өдөр бүр цэвэр ус уулан
биеийн тэнцвэрийг хадгалах тухай танилцуулж байж усны үүргийг уламжлалтай байдлаар тайлбарласан байна. Сурагчид чихэрлэг ундааны оронд бус комплекстор урай хагаж ангиур миний ус туршил болон байгуулж сурагчдын усны савлаа болгох зорилготойгон ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн дэглэл харийн мэдээллийн хөтөлбөр сурвалжлагч эксперт. За ийм мэдээллийн хөтөлбөр байна тийм үү? За энэ мэдээ одоо багшийнхан саяны уншсан мэдээ маань та нарын ажлын хуудсан дээр байгаа. За одоо бүгдээрээ ажлын хуудсаар хэлье. За одоо бүгдээрээ уншлагынхаа аргуудыг ашиглаад анги хамт олноороо мэдээгээ эхлэнэ. За багшаагаа 3 удаа алга тачсны дараа яг дээдлийнх нь энэ цэвэр ус гэдэг гарчигнаас нь эхлээд уншиж шүү заяа. За бэл дээрээ. 1 2 3 эхлэе. Цэвэр ус эрүүл амьдралын эхлэл ханад аймгийн хэвлэл сумын улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн За энэ дээр нь товчлсон үг байгаад байна те. М У О Н Т. Энэ нь болохоор Монголын үндэсний олон нийтийн телевиз гэж ашиг заяа. За бүгдээрээ хэлье. Монголын үндэсний олон нийтийн телевиз. За цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр. За энийг би сая танилцуулсан. Тийм ээ? За би сая танилцуулсан учраас би сурвалжлагч болоод өөрийнхөө нэрийг тавьсан байна тийм үү багш нь. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ танай ангийнхаа ингээс сая мэдээ уншсан юм чинь бүгдээрээ сурвалжлагч болчлоо. Тийм учраас одоо хувь хувьдаа өөрсдийнхөө мэдээллийг бэлтгэнэ. Тийм ээ? За мэдээнд чухал анхаарах зүйлүүд маань олонгууд баримтанд тулгуурлана. Хамгийн гол нь баримтанд тулгуурлана. Худлаа үнэн мэдээллийг хүмүүс тараагаад байж болох уу? Болохгүй шүү дээ. Бид нэр дандаа цагийн үрд мэдээллийн хөтөлбөрөөр яадаг нь үнэн зөв улс оронд одоо тулгарж байгаа яг цаг үед нь байдаг тэр шинэ мэдээллүүдийг бид нарт хүргэж яадаг тийм үү. За тэгвэл одоо бүгдээрээ багштайгаа бүгдээрээ сурвалжлагч болоод мэдээгээ бэлтгэх юм байна. Мэдээгээ бэлтгэхийн тулд та нар яах ёстой? Бэлдэх ёстой шүү дээ зөв. Өөртөө итгэлтэй тод чанга дугаар хариулаарай. Өөр яах ёстой? За. Идэвхтэй байх ёстой. Өөр зөв чанга ярих хэвээр. Хичээл зүтгэлтэй байх хэвээр. Хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь яах хэвээр лээ? Өөрийн болгон зоригтой, үнэн байх хэвээр тийм үү? За тэгвэл багш нь за 1 минут харчээ. Та мэдээгээ өөртөө уншиж. Харааны уншлахаар унш. Чи сурвалжлагч байсан бол энэ мэдээллийг ард түмэндээ хүүхдүүдэд юу гэж зөвлөж хүргэх вэ гэдэг талаараа бодож уншаарай заяа.
За хуйсцсан уу? За тэгвэл одоо ангийн дан эрэгтэй сэтгүүлчд маань мэдээгээ уншиж шүү. Эмэгтэй сэтгүүлчд сонсож байгаарай заяа. За эрэгтэй сэтгүүлчд маань багшигаа эхлээрээ эхлэв шүү. За бэлдээ. Эрэгтэй сэтгүүлчд бэлтлээ. За уншихдаа хэн нэгнээсээ төрүүлэхгүй тийм ээ. За бусдыгаа сонсож мэдрэмжтэй унших нь тийм ээ. Төрүүлээд явах юм бол яах нь вэ? Нөгөө анги нийтийн уншлага маань юу яачих ш тийм ээ. За эхлэе. За эхлээрэй. Цэвэрос эрүүл амьдралын эхлэл. За тэгээд телевизийнхаа нэрээ хэлээрэй. Юу лээ? Төгсгөл хэсэгт нь Монголын үндэсний олон нийтийн телевиз, цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр. Хэний нэр байх вэ одоо? Сурагчид та бүхний нэр байх нь шүү дээ, тийм ээ? За одоо эмэгтэй сэтгүүлчд маань уушаарай. За эхлэе. Цэвэрос эрүүл амьдралын эхлэл. Орнод ангийн хэрэгсэн сумын улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн эмч цэцгээ эрүүл туршилт эрч хүчтэй амьдрал өдөртгийг урдлан заасан 2025 оны 9 сарын 30-нд зохион байгуулжээ. Энэ үеэр бага ангийн сурагчид өдөр бүр цэвэр ус уух, биеийн тэнцвэрийг хангалттай тухай танилцуулах хийж усны үрдийн сонирхолтой байдлаар тайлбарлав. Сурагчид чихэрлэг удааны оронд ус сонгохыг гэсэн бүрээ гаргаж анги бүр миний ус уух туршилт болон байгуул сурагч бүр эцсийн сардай болон зэрэг хариу ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз, цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр Их цэцэг илүү одоо сурвалжлаад байгаа. Хишиг баяр маш сайн байна шүү дээ, тийм ээ. За сая бүгдээрээ сурвалжлагч одоо мэдээгээ бэлтчихлээ. За одоо багш нь та нарыг өөртөө итгэлтэй, тод чанга дуугаар ярьдаг гэсэн сурагчдаа за бүгдээрээ сурвалжлагчд байгаа шүү дээ. Мэдээгээ тэгвэл ангийнхандаа хэн хөргөх вэ гэд мэдээний цаг булангийн өмнө урьж байна. За хэн хөргөх вэ? За тэр охин. За одоо сурвалжлагч Хишиг баяр маань та бүхэндээ за мэдээний цагийг танилцуулах гэж байна. За Хишиг баяр сурвалжлагчаас сонсноо. Цэвэр ус эрүүл амьдралын эхлэл Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 1-р сургуулийн эмч цэцгээ эрүүл зуршил эрч хүчтэй амьдрал удирдлагын урлаг заалтанд 2025 оны 9 сарын 30-нд зохион байгуулжээ. Энэ үеэр бага ангийн сурагчид өдөр бүр цэвэр ус уух нь биеийн тэнцвэрийг хадгалдаг тухай танилцуулга хийж усны үүргийг сонирхолтой байдлаар тайлбарлав. Сурагчид чихэрлэг ундааны оронд ус сонгоё гэсэн ураа гаргаж анги бүр миний ус уух зуршил болон байгуулж сурагч бүр усны савтай болгох зорилгог тавин ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз, цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр сурчилсан Хишиг баяр. За Хишиг баяр сурвалжлагчтай баярлалаа. Баяр хүргэе. Ямар мундаг тийм ээ. За дараагийн сурвалжлагч юм бэ? За тэр охин. Ямар мундаг сурвалжлагч нар вэ? За мэдээллийн хөтөлбөрөөр хүрэхэд бэлэн болсон байна. Цэвэр ус эрүүл амьдралын эхлэл. Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 1-р сургуулийн эмч цэцгээ эрүүл туршил эрч хүчтэй амьдрал удирдлагыг урлаг заалтанд 2025 оны 9 сарын 30-нд зохион байгуулжээ. Энэ үеэр бага ангийн сурагчид өдөр бүр цэвэр ус уух нь биеийн тэнцвэрийг хадгалдаг тухай танилцуулга хийж усны үүргийг сонирхолтой байдлаар тайлбарлав.
Сурагчид чихэрлэг ундааны оронд ус сонгоё гэсэн ураа гаргаж анги бүр миний усах зуршил болон байгуулж сурагч бүр усны савтай болох зорилго тавин ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр сурвалжсан Амин Эрдэнэ. Оо, ямар мундаг юм бэ манай Амин Эрдэнэ. За баяр хүргэе. За ингээд бүгдээрээ яасан сурвалжлагч боллоо тийм ээ. За дараагийн дасгалта. Одоо бүгдээрээ ажлын хуудасныхаа мэдээний доод талд мэдээний бүтэц гэж бичсэн байгаа ч багш нь бидний үзэж байгаа мэдээ маань эхлэл, гол, төгсгөл хэсэгтэй байна гэж ярилцсан тийм үү? За тэгвэл наашаа анхаарлаа хандуулнаар хүүхдүүдээ. За эхлэл хэсэгт маань юу байна гэж байна? Хэн, хаан, хэзээ, яасан гэсэн нөгөө түлхүүр асуултууд маань хаана орж өгч гинөө? Эхлэл хэсэгтээ ороод өгч. За тэгвэл гол хэсэгт нь юу ах юм бол? Дэлгэрүүлсэн хэсэг. Энэ мэдээг яах гэж бичсэн тийм ээ? Хаанаас их сурвалжийг авсан, яасан гэсэн гэдэг нэг үйл явдлууд нь өрнүүлж байгаа хэсэг маань гол хэсэгтээ орж өгдөг нэ. За хамгийн сүүлийн төгсгөл хэсэг нь юу вэ? Мэдээ бичсэн хүний нэр, он, сар, өдөр. За эдгээр маань яадаг байна? Төгсгөл хэсэгтээ орж өгдөг байна. За энэ мэдээний бүтцээ харж агаад саяны мэдээг хараарай. Эхлэл хэсэг нь ямар өнгөтэй вэ? Цэнхэр өнгөтэй шүү дээ. Хаан хэн хизээ юу хийсэн бэ те? За хэн юу хийсэн бэ? Цэцгээ. Сургуулийн эмч маань тийм ээ? За хаан урлаг заална. Хизээ. Ямар мундаг хүүхдүүд вэ тийм ээ? За дэлгэрүүлсэн хэсэг нь олонгууд одоо сурагчдад ингээд туршилт явуулаад ус уух ийм ач тустай байдаг шүү. Ус бидний биед ийм хэрэгтэй гэдэг мэдээллүүдийг өгсөн учраас тэр маань ямар хэсэг нь болох нь вэ? Гол хэсэг буюу дэлгэрүүлсэн хэсэг нь болох нь. За хамгийн сүүл нь ямар өнгөөр вэ? Улаан өнгөөр ш. Тэр улаан өнгө ямар хэсэг вэ мэдээний? Төгсгөл хэсэг ямар мундаг юм бэ? За төгсгөл хэсэгт нь мэдээ хэн бичсэн бэ? Сурагчдад. Одоо сурагчдад сая бол багш нь бичсэн байсан тийм ээ? Сая Хишиг баяр уншсан. Та нар бичсэн байх нь ш тийм ээ? За маш сайн. Тэгвэл хизээ бичье. Хизээ. Өнөөдөр бид нар мэдээлэлээ цоо шинээр хүргэлээ ш. Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэлээ? 11 сарын. Маш сайн. 2025 оны 11 сарын 20 байх нь. За тэгвэл одоо саяныхаа энэ мэдээний бүтцийг харж байгаад дасгал нэгийг би дааж ажиллая. Хэн, хаан, хизээ, юу болсон, юуны учир гэдгийг тийм ээ? За багш нь та нарыг хийж байх хооронд хэн ямар сурагчид идэвхтэй оролцож байна вэ гэдгийг сайхан тэмдэглэж гинэ. За эхлээд маш сайн бодоорой. Яарах юм байхгүй. Эхлээд бодно. Юу бичгээ эхлээд бодно шүү дээ тий хүүхдүүдээ. Бодохгүй шууд бичээд байж болохгүй ш. Зөв үү, буруу юу гэдгээ маш сайн тунгааж бодоорой.
За бид нар бол 1-р дасгал дээр одоо мэдээгээ бүгдийг задлж өчөж ш тийм ээ. Бүтцээр нь. За дууссан хүүхдүүд байвал багштай үзүүлээ шүү за. Сайн байна шүү. Цаашаа харъя гэж. Оо хин цэцгээ юм чи. Тийм байгаа ч. Энд. Тэгвэл энд юу гэж чөөх ингэж яана. Оо. За энэ хүн биччихгүй. За хүүхдүүд ерөнхийдөө дуусч байна. Одоо дууссан хүүхдүүд маань артлынх нь ажлын хуудсан дээр за эргүүлэнгүүд за энэ хажуу талынхаа юун дээр оноогоо тавьчих хүүхдүүд ээ. Өөрийгөө үнэлээд одоо 1-р дасгал даалгаврыг хийсэн шүү дээ бид нар. За тэгэнгүүт 1-р дасгал даалгаврынхаа энэ дээр нь олонгууд 1-р дасгал маань 2 оноотой. Хэрвээ багш нь үзээд зөвөө гэсэн бол чи яах нь энэ дээрээ өөрөө 2 оноо тавих нь шүү дээ. Хичээлийн төгсгөл тэгээд бид нар хэдэн оноо авч хэд яаж оролцсноо харна гэсэн үг байхгүй юу? За яа. За сайн байна. За сайн байна. За одоо хажуудхаа харчих. Найзууд нь ер нь хийж гинөө гэдгээ. За хараахан найз нь мэдэж ойлгоогүй үйл өөрийнхөө хийсэнтэй харьцуулж хараад аль зөв буруугаа ярилцаарай. За тэгээд өөртөө оноогоо өгч. Хэрвээ найзаараа шалгуулад найз нь хажуудах нь зөв гэсэн бол хэдэн оноо өгнө гэлээ багш нь? Оо 2 оноо өг. За дэлгэц рүү анхаарлаа хандуулаад ярилцъя бүгдээрээ. За мэдээгээ энэ эхлэл хэсэг маань гол хэсэг маань төгсгөл хэсэг маань энд байна тийм ээ. За одоо өөрийгөө үнэлээрээ хараарай. Хэрхэн зөв буруу хийснээ багшийнхаа дэлгэцэн рүү анхаарлаа хандуулаад харъя. За ийм зүйлүүд байсан тийм ээ. За хэн зөв хийсэн буруу хийснээ одоо харъя. За 1-2 унагаар өөрийгөө үнэлээ шүү. За яа.
За хэн байсан бэ? Оо, манай сургуулийн эмч цэцгээ эмч байсан шүү дээ. Хизээлээ? Зөв байна уу? Та нартай таарж байна уу? Үзгээрээ өөрийгөө үнэлээ зөвлөөрэй. За хаана болсон юм? Урлаг зааланд болсон ш. Юуг зохион байгууллаа? Өдөрлөгийг зохион байгуулсан. Яасан бэлээ? Зохион байгуул. Юуны учир? Өөр яриараа. Маш сайн. Өөр. Оо зөв штэ яриараа өшөө яри. Яриараа. Ус биднэрт юу н хэрэгтэй юм уу? Хэрэгтэй. Яагаад хэрэгтэй юм бэ? Оо зөв штэ ямар гоё санаанууд вэ? Өшөө хэлээрээ. Ус уухгүй бол чиний би юу н яах вэ? Чи юу н яана гэж бодож байна? Өөрийгөө усахгүй. Оо усаар дутагдсан штэ өөр. Оо ухаан нь ажиллахгүй, тарих ажиллахгүй. Маш сайн байна. Энэ хорвоо ертөнцийн байдаг бүх амьд зүйлсүүд яадаг болно уу? Ус уудаг. Тэгвэл эмч маань биднэрт маш хэрэгтэй мэдээг яасан байна? Танилцуулсан өгсөн байна штэ, тийм ээ? За хүүхэд бүрийг усны савтай болгоо гэж байна. За танай ангийн хэдэн хүүхэд нь усны савтай явдгийг? Оо бас олон байна. Үүнийг одоо энэ гоё мэдээ үтсэн юм чи хэдүүлээ яах вэ? Цааш нь өргөжин дэлгэрүүлээд усны савтай олъё. Байн ингээ хичээлийнхаа гадуур ингээд аяг бариад ус уугна гэх чинь гэсэн шүү дээ. Усныхаа савнд нэг авчраа тавьчих юм бол амар тийм ээ. Тэгээ хичээлээ хийж явах зураа уугаад ахад ш. Тийм учраас одоо ангидаа ингээд багштайгаа нийлээд усны савтай болох зорилго төвшүүлээрэй заяа. За ингээд бүгдээрээ багшийнхтай таарж явах юм бол оноогоо тавиарай. Тавьсан уу? За. За тэгвэл хүүхдүүдээ ер нь мэдээ гэдэг зүйл чинь юу юм бэ? Уншаарай. Одоо тэгвэл маш аядуухан чимээгүй нэг уншаад өгдөө багш та. Оо зөв. Цаг тухайн яг энэ цаг үед болж байгаа тийм ээ. Тэгээд чухал үйл явдлын тухай мэдээлсэн богино эхийг яах нь мэдээ гэж нэрлэдэг байх нэ. За энэ төчч явшин. За 2 дугаар дасгалаа хараарай. Ажлын утсан дээр 2 дугаар дасгал нь юу гэж байна? За уралдчих. Гэс зүг олчих. Уралдаад гэс холбочих найзуудтайгаа. Хэн хамгийн түрүүнд холбохыг багш нь харъя. За болсон хүмүүс маань гараа өргөө сууж байгаарай. Багш нь энийг наачаад шууд эргэж хараад тайдахыг үзэн заяа. Ямар мундаг юм бэ? Би энийг нааж амжаагүй байхад дуусчих юм уу тайд? Ямар мундаг. Тэгвэл одоо хажуу талуудаа шалгачтай цаасаа солиод зөв олбсон байна уу, буруу олбсон байна уу? Зөв бол тэгвэл оногийн нөгөөрөө 2 оногийн нөгөөрөө найзлаа. Өөр вэ нөө? За өөр бол хараад сууж байгаарай. Зөв гэж бодж ивэл найздаа хосоороо үнлээ 2 оноогоо өгье. За хараахан зөрөөдөө буруу байна гэх юм бол яах вэ? Самбарлуугаа хэдүүлээ анхаарлаа хандуулах нь ш, тийм ээ? За ямар ч гэсэн өөрийнхөө хэмжээнд дууссан хүмүүс гараа өргөдөө. Вау, бараг бүгдээрээ дууссан юм шүү. Тэ? Ямар мундгийг. За ингээ өөрсдөө алгадаач баяр үргээ. Ямар мундгийг. Чадчих штэ бид нар. За тэгвэл багштай самбар энэ зөв байсан шүү гэдгийг холбоод өгөх байна уу? Улам олон гараа өргөөрэй. Өөртөө итгэлтэй. Ямар мундгийг. Бүгдээрээ өргөе. Дээшээ бүр дээшээ өргөөрэй гараа. Өөртөө итгэхгүй бол хэн итгэх хэлээ бид нар. За байжаарай. За энэ хүү. Энэ хүү. За гараад. За холбоч. За та хараад байж байгаа. Зөв байна уу? Буруу байна уу? Энэ ш. За. За найздаа бодох хугацаа өгье тийм ээ.
За болсноо. За зөв буруу юу? За өөрөө алдаагаа засах уу? Өөр хүнээр засуулах уу? За ямар ч гэсэн өөртөө ихтэй гарч ирсэн найзтай баярлалаа. За хин найзтай дуусгая. За чи тусалж. За бусд нь одоо 3 дахь дасгалаа хийж байгаа. Оноогоо авах юм бол бас хамгийн түрүүнд дууссан нь багш нь шууд урамшуул 5 оноо өгш. За зөв үү хүүхдүүд ээ? Зөв үү? Вау, та өөр хэн засах вэ? За хишиг баяр. За бусд нь 3 яаж байгаараа би 3-ыг чи асуу шүү тайдас. 3-ыг асууя. За зөв үү? За тэгвэл мэдээний эхлэл хэсэгт юу гардаг байх нь вэ? Өдөрлөг хязгаар хаана болсон талаар ах нь шүү. Гол хэсэгт маань юу байсан бэ? Уусуух ерөөсөө ийм ач холбогдолтой шүү гэсэн. Төгсгөл хэсэгт маань мэдээ бичсэн хүний нэр байсан байж тээ. За 3 дахь асуултаа дууссан хүмүүс байна уу? 3 дахь асуултаа. Вау, та энд дуусчих өөр. За. За дууссан уу? Вау, та ямар мундгий. За дууссан гэж бодож байгаа бол бүгдээрээ ярилцъя. За мэдээ эрүүл амьдралын мэдээлэл чухал гэсэн санагдсан хэсгийг өнгөөр ялгаж будаарай гэсэн. Будсан уу? Нэгдүгээрт нь эхлэл мэдээ энэ нөгөө нэг гарчигтай мэдээ байгаа шүү дээ. Тэрнийхээ чухал гэж санагдсан хэсгээ өнгөөр ялгаж будаарай гэсэн. Ялгаж будсан уу бүгдээрээ? Зүгээр л үзгээрээ дугуйлчод болно. Дугуйлсан уу? Дугуйлсан уу бүгдээрээ? Дугуйлсан. За, чиний бодлоор мэдээ гэж юу вэ гэж асуусан байна. Хариулт бичсэн үү? Мэдээ бол шийд зүйлээс гадна мэдээсээ гэж мэдээ байдаг гэж боддог. Маш сайн байна шүү. Өөр хэн санаагаа хэлэх вэ? За, Миний бодлоор мэдээ гэж хүмүүсийн мэдээ мэдлэг хүргэх зорилготой гэж боддог. маш сайн. Ямар мундгий. Мэдээ уншиж сонсох нь ямар ач холбогдолтой? Мэдээ уншиж сонсох нь эрүүл байх, аюулаас урьдчилан сэргээлэх ач холбогдолтой. Маш олон ач холбогдол байгаа шүү дээ, тийм ээ. Одоо маргааш цаг агаар муухарах чинь гэж ивэл бид нар өнөөдөр хичээлдээ яаж ирэх ёстой? Дулаан ховцлох ёстой, тийм ээ. За, гадуур вирус байна энэ төр гэвэл бид нар яах ёстой? Маск зүүх ёстой. За, өнөөдөр тэгвэл яах нь вэ? Мэдээлэл гэдэг маань бид нар шинэ зүйлийг ингээд сурчдаг маш олон ач холбогдолтой байдаг ахна, тийм ээ. За, тэгвэл бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийн дүгнэлтийг та нар өнөөдөр юу сурсан бэ? Мэдээ сурсан уу? Усны та. За, мэдээ сурсан уу?
Сурсан байна тийм ээ? За өөр. Усны талаар гэсэн өөр. Мэдээ ямар гурван хэсэгтэй лээ? Эхлэл, гол, төгсгөлийн талаар төгсгөлтэй тийм ээ? Маш сайн байна. За тэгвэл та нар мэдээний талаар мэдэж авсан уу? Авсан. Мэдээг ойлгосон уу? Ойлгосон. Мэдээний бүтэц ямар байдгийг мэдсэн үү? Ингээд бид нар өнөөдөр ийм олон зүйлийг мэдэж авсан биш. Тийм ээ? За өөрсөндөө баяр хүргэе. Маш сайн үг. За гэрийн даалгаварт энэ QR код байгаа. Үүнийг уншуулангууд за яг биднэрийнхтэй адилхан мэдээ гарч ирээд тэрийг ингээд захимаар ажиллана гэсэн үг. Эдүүтэн шигээ заяа. За тэгэнгүүтээ бүгдээрээ ороод гэрийн даалгавраа ингээд захимаар хийгээрэй. За өнөөдрийн бидний алхам тав буюу юу маань? Дүгнэлт маань хамгийн үнэлгээ маань. За 4-өөс дээш оноо авсан хүмүүс гараа өргөдөө. Хэд вэ? Тоолъё 4-өөс дээш 3 дугаар дасгал дээр өөрсдөө оноо өгсөн үү? 4-өөс дээш. За 1 бүр дээш өргөөрөө багш нь тоолъё. Ямар мундаг юм бэ? 1 2 3 4 5 6 7 8 9 10. Үгүй бараг бүгдээр юм шүү. За тэгвэл 3 оноо авсан гараа өргөе. 3 оноо. 2 оноо. 1 оноо. Бүгдээрээ 4-өөс дээш оноо авсан юм уу? Ямар мундаг юм бэ? Хэдэн сурагчтай та танай? 47-нд нь баяр хүргье. За зүрх шүү. Баярлалаа. За хичээл тэтгэврт оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.